2025 оны 3 дугаар өдрөөр нь дуусах төгсч байна. Тэгэхээр энэ үед уулуурхаан бүтээгдэхүүний биржийн арилжааны явц энэ оны байдлаар ямар шууд зурагт харагдаж байгаа вэ? Нийт одоо 23 оны 1 сараас эхлээд одоо 25 оны 9 сар хүртэл ингээд нийт 2 жил 9 сарын хугацаанд нийт одоо арилжаалагч байгаа бүтээгдэхүүнээ бүтцийг харах юм бол нөгөө хоёр төрлийн бүтээгдэхүүн маань 24 оноос эхэлсэнтэй холбоотой одоо 24 оны үед нүүрсний арилжаад ангаараа 93-аас 97% эзэлжсэн. За ингээд 25 оны одоо 9 сарын байдлаар их юм бол нүүрсний арилжаа маань 70% эзлээд за бусад бүтээгдэхүүнүүд маань одоо 30% эзлээд явж байгаа гэсэн үг. За тэгээд өнгөрсөн хугацаанд бол нийтдээ нийт одоо 55 сая тонн одоо уулуурхаан бүтээгдэхүүн нийтдээ 20 их найт төгрөгийн арилжаа хийгдсэн байна. За тэгээд энэ арилжаагаа бид одоо он оноор нь ингээд задлаад энэ жилийнхаагаа харьцуулах юм бол 20 одоо нүүрсний арилжааны хувьд одоо 23 оны 12 сар за тэгээд 24 оны 4-5 сар хавцаавал одоо хамгийн оргил одоо арилжааны үе байсан. Тэгэхээр энэ үед бол одоо сардаа арилжаалагдж байгаа одоо хэмжээгээрээ одоо тооны хувьд ярих юм бол 4 сая орчим тонны арилжаа сардаа арилжаалагдаад за үнийн дүнгийн хувьд бол бараг 2 их найт орчим төгрөг төгсөн хэмжээний арилжаанууд бас маш сайн хийгдчихсэн. За одоо энэ он гараад буюу одоо 23 оны 12 сараас эхлээд биржээр дамжиж байгаа нүүрсний арилжаа маань нэлээд огцон буурсан байгаа. За бүр ялангуяа одоо 25 оны 5 сар хавцаа бол бараг арилжаа явагдаагүй шахуу юм нөхцөл байдал үүссэн. За одоо тэгээд 7, 8, 9 сард бол эргээд бас арилжаа маань баг зэрэг юм сэргээлтийн байдалтай явж байгаа гэсэн үг. Тэгэхээр харах юм бол мэдээж тань сая хэлсэнчлэн 5-6 сарын үед бол арилжаа нэлээдгүй идэвхэн багассан байсан. Гэхдээ буцаад дараагийн сард нь нэлээдгүй огцсон ус. Тэгэхээр энэ динамикийн арталт юу ямар шалтгаан байна? Тэгэхээр ер нь хамгийн гол нөхцөл байдал бол за гадаад хүчин зүйлийн хувьд ярих юм бол мэдээж одоо уулуурхаан бүтээгдэхүүний гол одоо импортлогч улс маань одоо хятад байгаа тийм бид нэр экспорт гаргаж байгаа гол улс маань хятад улс байгаа. Тэгэхээр энэ хятад улсын хувьд одоо эдийн засгийн одоо өсөлтийн удаашрал за мөн одоо орон сууцны үйл хөдлөлгөөрөнгийн зах зээлийн одоо бас тодорхой хэмжээний удаашралтай холбоотой гангийн үйлдвэрүүдийн эрэлттэй кокс нүүрсний эрэлт тодорхой хэмжээнд буурсан. За үнийгээ дагаад үнийн одоо хувьд нэлээд одоо буурал бараг 30-40% одоо үнэлтэд явагдсантай холбоотой гол одоо нөлөөлөл нь үзүүлэгдэж байгаа. Тэгэхээр өөрөлдөх юм бол одоо нүүрсний арилжаа маань ерөөдөө яаж явагдаж байна гэхээр одоо дунджаар 3-аас 4 сарын хугацаанд ерөөдөө нийлүүлэгдэхээр биетээр нийлүүлэгдэхээр ийм хэлэлтүүд хийгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр зах зээлд одоо урьдчилаад одоо үнэ тохироод биржээ судалтай авалт хийсэн ингээд үн маань тогтцсон үед одоо хүргэлтээ хийгээд яг экспорт нь гаргах үед одоо зах зээлийн үн унсан үед одоо худалдаа авагч одоо компаниуд маань алдагдлуулах юм нөхцөл байдлаас үүдэлтэй ингэж удаашрлууд бол нэлээд өсөд явж байгаа гэсэн үг. За тэгээд эргээд үнийн хувьд бас нэг тодорхой хэмжээний сэргэлтүүд орж ирж байгаа. Одоо бусад хүчин зүйлээс шалтгаалаад илүү одоо сүүлийн 3 сард бол нөхөд явж байгаа гэсэн үг. Одоо биржийн арилжааны дүнгээ гэхдээ мэдээж үнийн дүнгийн хувьд бол өмнөгчлөлтөйг харьцуулахад бол харьцангуй бага байгаа гэсэн. Тэр одоогийн байдлаар харах юм бол мэдээж уулуурхаан бирж дээр төрийн өмчт биржээс гадна мэдээж дотоодын брокеринг компаниуд оролцоо байдаг. Тэгэхээр одоогийн байдлаар брокеринг компаниудын дамжин явагдаж буй арилжааны хэмжээ ер нь бол нийт арилжаанд хэр их хувийг эзэлж байгаа. Тэгэхээр би сая дурдсан тоон дээр бол одоо нийт одоо 2 жил 9 сарын хугацаанд нийт биржийн арилжаа маань бараг 20 их найд гэж ярьлаа тий. Тэгэхээр 20 их найдын арилжаанаас одоо цагуун зохицуулах хорооноос одоо уулуурхаан брокерийн тусгай зөвшөөрлөг авсан 14 компани байгаа. За эдгээр компаниуд маань яг энэ уулуурхаан биржийн бүтээгдэхүүний тухай одоо хууль батлагдсан цагаас эхлээд за мөн одоо мэдээж зохицуулалтад этгээд байгаа тийм мэдээж холбоогоор дамжуулаад одоо яг энэ зэрэг одоо хөгжлөө авч яваад буюу яг биржийн арилжаа эхлэхээс өмнө одоо брокеринг компаниуд маань ихэнх нь одоо бэлтгэл ажлаа бол нэлээд сайн хангацсан байсан системийн хувьд ч тэр хүний нөөц одоо боломжийн хувьд хангацсан байсан. За тэгээд одоо 14 компани гэдэг маань бас тийм бага тоо бол биш. За гэхдээ брокерийн уулуурхаан брокеруудын одоо оролцоог хангах талаар бол одоо төр хувийн хвшлийн хооронд бас одоо яг тийм сайн ойлголцол одоо явахгүй байгаа гэж үзэж байгаа. За энэ юунаас үүдээд байна гэхээр Монголын ерөнхий бирж дээр ер нь бол одоо яг бусад төрлийн үнцасны арилжаа гэдэг юм уу за олон улсын практиктач тэр арилжаа маань ерөөдөө дандаа одоо зохицуулалтад этгээд буюу одоо мэргэжлийн байгууллагууд буюу одоо брокеринг компаниудаар дамжиж ерөөдөө хийгддэг.
манай нөхцөл байдалд яаж юм гэхээр энэ уулуурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг бирж өөрөө шууд хийх юм боломжийн нэлттэй үлдээсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол заавал прокурор дамжих шаардлагагүйгээр биржээр шууд одоо худалдаа авч худалдагч талууд маань бирж дээр арилж авах боломж нь ингээд нэлттэй байгаа учраас ер нь худалдагч талаас ч тэр худалдаа авагч талаас ч тэр илүү нөгөө биржтэйгээ шууд харилцах сонирхол бас энэ одоо үүсгэж өгсөн нөхцөл байдал бий болсон байгаа гэсэн. Тэгэхээр энэ 14 уулуурхайн брокеринг компаниудаас одоо хийгдсэн арилжааны дүн маань гэх юм бол нийтдээ 250 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Тэгэхээр үнийн дүнд ингээд эслэх хувийг харахад 1.3% буюу маш хангалтгүй байгаа гэсэн. Тэгээд одоо уулуурхайн брокеруудын зүгээс ч гэсэн бас энэ талаараа цаашдаа арилжааныхаа дүнг нэмэх талаар одоо бүх хүчин чармаалтаа гаргаад ажиллаж байгаа. Гэхдээ одоо түрүү хувийн хвшлэх хоорондоо одоо хамтарч энэ асуудлуудаа шийдэх шаардлага бол одоо хэвээрээ байгаа л гэсэн үг. Тэгэхээр уулуурхайн бирж арилжааны одоо мэдээлэл гарах юм бол одоо арилжаалагч буюу дийлэнх одоо бүтээгдэхүүн одоо төрийн өмч компаниудаас одоо 5-7 эрдэнэс 5-7 гэх төрлийн компаниуд. Тэгэхээр эдгээр компаниудын сүүлийн үед одоо нээлттэй компани болох юм бол төлөвлөгөө яриа бол нэлийн нэмж байгаа шүү. Тэгэхээр эдгээр компаниудыг нээлттэй болгож чадвал нээлттэй болох амжилттай явах юм бол ер нь бол уулуурхайн биржийн арилжаанд ямар нөлөө үзүүлэх вэ? Тэгэхээр за манай уулуурхайн одоо бүтээгдэхүүний биржийн тухай хууль дээр одоо яг энэ төрөмчийн оролцоотой компаниудтай холбоотой нэг тодорхой 2-3 заалтууд байгаа. За тэр нь юу гэхээр за уулуурхайн бүтээгдэхүүний одоо биржээр дамжиж арилжаа явуулахыг одоо үүрэгтэй байгууллагууд маань төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд байгаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл хувийн хвшилд бол заавал энэ үүргийг өгөхгүй сайн дураараа оролцох боломжтой гэсэн. За энэ одоо заалтан дээрээс одоо төрийн өмчит компани, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой энэ компаниуд маань бол 100% бүх бүтээгдэхүүнээ биржээр арилжуулах ёстой юу гэвэл үгүй. Одоо тодорхой хэмжээний юм хөнгөлөх нөхцөлийг заасан байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо эдгээр төрийн өмчит болон төрөмжийн оролцоотой компаниуд маань нээлттэй хавцат компани болсноороо илүү одоо мэдээж засаглал мэдээллийн ил тод байдал сайжирна гэдэг утгаараа биржийн арилжааны хэмжээнд мэдээж эерэг нөлөө үзүүлэх боломжтой боловч одоо хуулийнхаа дагуу одоо энэ боломж маань буюу одоо биржээр тодорхой хэмжээний арилжааг явуулахгүй байх боломж маань яг одоогийн нөхцөлд бол одоо нээлттэй хэвээр байгаа гэсэн үг. Тэгэхээр брокеринг компаниуд арилжаас ижсэн туршлагад харцгаах юм бол энэ худалдаа авах талаас мэдээж бас хотод арилжаанд оролцоход бас нэлээдгүй санал төвшүүлдэг баг. Тэгэхээр эндээс та нэг жишээ олгохыг дурдаж. За одоо нийт одоо энэ бирж дээр уулуурхайн бүтээгдэхүүн худалдах гад бүртгүүлсэн нэг 22 компани байгаа. За эдгээр компаниуд донд одоо за нүүрсний компаниг 15 баг шүү байна. За зис дээр нэг за төмрөөдөр хайлуурч унш дээр нэг 5 компани 5-6 компани явж байгаа. За эдгээрээс одоо яг манай одоо үндэсний компаниуд уулуурхайн брокероор дамжаад арилжаа хийгдэж байгаа компаниуд маань одоо бүтээгдэхүүн харгалзахгүй за нүүрс одоо зис төмрийн баяж мэлгээд аль аль нь орж ирж байгаа. Тэгэхээр эдгээр компаниудын хувьд бол мэдээж одоо уулуурхайн брокерийн хувьд одоо харилцагч худалдагч талаас татах, худалдаа авагч талаас татах дээр аль аль дээр нийтвч чармал гаргаж ажиллаж байгаа. За тэгээд гол одоо нөхцөлийн хувьд юу гэхээр за биржээр шууд одоо биржид захиалгаагүй дарилж байгаа их одоо үндэсний компаниуд брокерийн компаниар дамжуул захиалгаагүй хоорон дээр давуу тал яг юу өсөх вэ гэдэг дээр бид нар одоо тайлбараа гаргаж өгч хараахан одоо маш олон давуу талуудыг тайлбарлаж өгч хараахан чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр шимтгэлийн нөхцөл байдлын хувьд манай одоо биржийн гаргацсан байгаа нөхцөлийн хувьд одоо тийм уяатан ч юм уу тийм нөхцөл байдалтай биш байгаа. Тэгэхээр илүү одоо давуу талыг бид нар юу гэж одоо компаниудтайгаа ярилцж байна гэхээр тийм маш шаардлагатай мэдээллүүдийг маш түргэн шуурхай байнгын доктортой хангах тийм за арилжаатай холбоотой одоо санал гомдол хүсэлт гарах юм бол маш түргэн шуурхай шийдвэрлэж өгөх гэдэг тал руу илүү давуу талаа манай компаниуд харилцагч нар бас харж чадж байгаа. За тэгээд шимтгэлийн хувьд бол бас тодорхой хэмжээний бага зэргийн одоо давуу талтай байдал үүсгэх тийм боломжтой явж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ жил мэдээж анхаарал татаж байгаа зүйл уулуурхайн биржийн бүтээгдэхүүний арилжаанаас харах юм бол анхаарал татаж байгаа зүйл мэдээж нүүрсний арилжаа. Энэ нь нүүрсний үн нэлээдгүй буурсан. Гэтэ нүүрсний арилжаа сүүлийн үед сэргэж явах шаардлагатай. Тэгэхээр энэ талаар та ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За нүүрсний арилжаа маань одоо 23 онд үнийн дүнгийн хувьд нэг 7.3 ихнээд төгрөгийн арилжаа нийтдээ 14.8 сая тонн нүүрсний арилжаа явагдсан байдаг. За 24 онд мэдээж нөгөө зах зээл сэргэжсэн үе байгаад байгаа учраас нүүрсний биржийн арилжаа маань одоо тооноор хэмжээний хувьд нэг 22.3 сая тонн болж өсөөд за үнийн дүнгийн хувьд 8.3 ихний төгрөгийн арилжаатай буюу юм нийлүүлэх хэмжээний хувьд өсөлттэй за үнийн дүнгийн хувьд бас тодорхой хэмжээний өсөлттэй явж исэн. За тэгэхээр оны одоо эхний хагас жилийн байдлаар харахад одоо нийт
арилжсан хэмжээ маань бараг одоо өмнөх үеийнхаа муутай харьцуулахад 10 дахин бага үнийн дүнтэй арилжаалагчсан. За тэгээд сүүлийн одоо 3 сар буюу 3 дахь улиралд одоо буцаад баг зэргийн сэргээлт ажиглагдаад явж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар он гараад 25-9 сарын байдлаар бол нийтдээ яг өнөөдрийн байдлаар гэсэн үг. За нийтдээ 10.6 сая тонн нүүрсний арилжаа 2.7 их нийтвэргийн арилжаа хийгдсэн байна гэсэн үг. Гэхдээ энэ маань хэдийгээр ингээд сэргээлт явж байгаа ч гэсэн одоо түрүү жилийн одоо хэмжээтэйг харьцуулахад юм 50% нь л одоо бүтэн жилийнхаа гүйцэтгэлийн 50%-тай л төхөө гүйцэтгэлтэй явж байна гэсэн.